Монгол Ардын намын их хурал болохоос 3 хоногийн өмнө намын даргад нэр дэвшгээр зэхэж байсан 2 гол улс төрч ерөнхий сайд Зандан шатар болоод улс их хурлын даргасан амар байсгаланаар ээлж дараалан нэрээ татснаар эрх баригч нам доторх хүчний өрсөлдөөн огцом чиглэлээ өрчлөө. За хоёр талын энэхүү шийдвэр улс төрийн тэмцэл намжсан мэт харагдавч үнэндээ дараагийн үеийн лидерүүдийн өрсөлдөөний эхлэл болж байгаа юм. Одоогоор даргын сунгаанд өрсөлдөх дараагийн улс төрчийг эдийн засаг хөгжлийн сайд Учрал, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайд Инх баяр Учрал нар тэргүүлж байна. Ерөнхий сайд Зандан шатар мэдээлэлтэй гүтгэлэг хэлмэгдүүлэлтийн орчинд өрсөлдөх нь Монгол Ардын намын ив нэгдэлт сөрөг нөлөө үзүүлнэ гэж онцолж төрийн доктортой байдлыг дээдэлж нэрээ татснаа тайлбарласан. Харин улсын хурлын даргасан амар баясгалан авилга баялагын хулгайтай хийж байгаа тэмцлээ өргөжлүүлж төрийн ажлыг гацаахгүй гэж мэдэгдэн албан тушаалаас илүү ард иргэдийн итгэл чухал гэдгээ илэрхийллээ. Хоёр талын энэ шийдвэр богино хугацаанд улс төрийн доктортой байдлын дохио болсон ч нам доторх шинэ хүчнүүдийн өрсөлдөөнд зай гаргаж өгсөн үйлдэлээ гэж улс төрийн өрөөнийхэн дүгнэж эхэллээ. Одоогоор намын даргад нэр дэвших магадлалтай нэрсийн тэргуунд эдийн засгийн хөгжлийн сайд Учрал, хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайд Инх баяр нар бичигдэж байна. Нэг нь шинэ үеийн реформч имижтэй бол нөгөө нь намын уламжлалт суур хүчний төлөөлөл гэж үзэж болно. Ийхүү Монгол Ардын намын даргын сонгуул нь намын удирдлагын ээлжийн солилцоо гэхээсээ илүүтэй 2027 оны ерөнхийлөгчийн 2028 оны улсын хурлын сонгуулийн стратегийг тодорхойлох улс төрийн шинэ байр суурийн өрсөлдөөн болон өрнөх төлөвтэй байна. Үндсэндээ намын ив нэгдэл хадгалагдсан мэт боловч дотоодод шинэ үеийн лидерүүдийн өрсөлдөө аль биесээр эхэллээ. Монгол Ардын намын их хурал зөвхөн намын дарга сонгох бус төрийн бодлогын дараагийн тэнцвэрийг тогтоох чухал улс төрийн үйл явдал болох нь тодорхой боллоо.